Амралтын өдрийн мэнд. За өнөөдөр өглөө гэртээ нэг галтгоондоо жоохон гэр орныхаа ажлыг хийгээд тэгээд одоо нуурын ирэг дээр парк дээр нохотой алхаад явж байна. За ингээд ганцаараа байх тусам ингээд заримдаа ингээд юу ч сонсохгүйгээр ингээд зүгээр ингээд алхаж малхаад явж байхад ингээд өөрийнхөө амьдралын тухай тэгээд ер нь ингээд нэг амьдралын тухайг хэрэгцүүлж боддсон байна. Өөрийнхөө тухайч гэдэг юм уу те. Тэгээд өөрийнхөө тухай ингээд бодоол лсэн чи би ингээд жоохон сая бол өөрийгөө өрөвдөж жоохон өөрийгөө нь улам жоохон таньж мэдээд байгаа юм аашаа нэг алхмаар. Тэгээд жоохон өөрийгөө өрөвдөж жоохон уйллаа. Жоохон юмарлаа. Юу гэхээр өөрийгөө таньж байгаа нь гэдэг нь би бол ерөнхийдөө жоохон people pleaser буюу ерөнхийдөө жоохон бусдад сайн хүн байх гээд гүгээд байдаг типийн хүн юм байна. Ягаад тэр ингээд эр нөхөртөө, өөр хүүхдүүдтэй ингээд сайн хүн байх гал өөрийнхөө цаг завыг зарцуулаад гэр орноо цэвэрлээл хоол ундаа бүх юмаа зохицуулах гал ганцаараа гүгээд байдаг. Гэхдээ нөгөө хүмүүсээс маань ирж байгаа мэдрэмжтэй би ингээд өөрөө сүлдэх гоо бодохоор өөрийгөө отохоор өрөвдөх юм да энэ одоо өөртөө цагаа зараж яваа хөө одож амьдрч болно ш. Хинч намайг тэр одоо хийгээгүй тий. Тэгэхээр би өөрөө сайн дураараа бүх юм авч хийгээл өөртөө зарах цагаа зарцуулсныхаа дараа нөгөө хүмүүсээс ингээ авж байгаа мэдрэмжтэй би ингээд өөртөө гомдоод байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүнд гомдож байгаа биш. Тэр хүмүүс угаасаа тэгээ хийгээ сурцсан юм чинь энэ хүн юм байх ёстой л гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би ингээд жоохон би завгүй би ядарч чинь би та нар өөрсдөө хийгээд их юм бол тэгээ сурчгал байх л та тий. Тэгэхгүй ингээд би өөрөө бүх хүний өмнөр бүх юмны урдуур орж хийчээд тэгээ өнөөдөр одоо ингээд сэтгэл санаагаа ингээд уйтгартай байна ингээд эмороод байна гэдэг чи одоо миний өөрийн буруу байгаа шүү дээ тий. Бусдын төлөө хин чамаагүй гэсэн. Хин чамааг хүн сайн болохоогүй гэдэг байгаа тий. Тэгэхээр энэ нэг юм бага наснаас авсан байдаг юм уу нэг энэ бусад хүн сайн болох гээд ингээд гүүгээд идэг нэг тим юм байна. Одоо энийг одоо нэг жоохон өөрчилж өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлах гэж яриад байгаа шүү. Тэр өөрийгөө хайрлна гэдэг чи одоо тэгэл би ядарч ин хийхгүй. Би идмээргүй та нар өөрсдөө хоолоо хийгээд идчих гэдэг юм уу те. Нэг жоохон та нар өөрсдөө энийгээ зохицуул би бол тэгж ин гэд өөрийгөө л ботхыг хилээд ах шиг байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө биеийг чагнахгүй өөрийнхөө зав чөлөө өөрийнхөө одоо цагийг те бусад хүмүүсийн төлөө хоол ундаа хийгээл гэр орноо янзлал ингээд хийгээд идэг нөгөө хүмүүс маань эргээд яаж хандж ийн вөхөр энэ хүн имэл байх хэвээр гэж байгаа нь айгүй гонигтай байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэндээ ингээд хүнд уура хүрх хэрэг алга дөө. Би бол хүмүүст уур хүрх хэрэг алга. Ягаад тэгэхээр би өөрөө эхэлсэн, би өөрөө эхлүүлсэн. Тэгэхээр ингээд өөртөө л гомдохоос яах вэ тийм ээ. Тэгэхээр одоо жоохон хувиа одчил сурж сурмаар энэ хувиа одно гэдэг чинь ерөнхийдөө жоохон миний бодлоор жоохон өөрийгөө хайрлах л ер нь өөртөө хайртай хүмүүс ер нь жоохон хувиа оддаг байдаг юм уу? Хувиа оддаг гэхээр айгу муухайгаар сонсогдоод байна. Хувиа хичээсэн гэхээр тэгтээ хувиа хичээсэн биш ээ. Тэр хүн чинь ингээд өөрийнхөө биеийн мэдрэмжийг тийм ээ өвдөж гин, ядарч гин, одоо ингээ ямар нэг юмаа сонсч гин те би амрах ёстой, би унтах ёстой гэдгийг сонсоод хийгээд байгаа хүмүүс чинь өөртөө хайртай хүмүүс байгаа байхгүй юу? Одоо өөртөө хайргүй над чи хүмүүс нь болохоор ядарч гин үү одоо зүгээр л нэг боссон сайн хүн болох гэдэг юм чинь те өөрийнхөө ядарч байгаа ядраагүй ер нь анзаарахгүй байгаа байхгүй юу? Өвдөж байгаа өвдөөгүйг ч анзаарахгүй. Өвдөөл нэг юм угаад босоо гүйчдэг те. Тэгэхээр эн чинь ингээд айгүй юм буруу амьдралын хөвшил байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас жоохон засаж залруулж өөрийгөө хайрлж амьдрмаар байна. Жоохон сурхал хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд өөрийнхөө бүтээсэн бүтээлдээ тийм ээ дараа нь ингээд сэтгэл санаагаа гониглаад энэ хүмүүс би бүх цагаа юмаа зориулж яхад гэж ингэж бусдаас юм ямар ч байсан гордох хэрэггүй л байгаа байхгүй юу. Тэгээд яг би яг яах гээд байгаа юм тий. Сүлд өөрийгөө ч бараг заримдаа ойлгохгүй болж шít. Гэт нөгөө хүмүүс тэгээд тэр хүмүүсээс эргээд ямар одоо юу хүсдэм бэ гэж бодохоор яг сүлд нь бодонгоо зүгээр нэг юм халуун дулаан зүгээр нэг гоё дулаан уур амьсгал хүсээд ах шиг байгаа.